Намайг Буцаахны дорж зовд гэдэг. Бүрэнгээ аймгийн Үлзий цомын харьяат. За Батлан уулах сургуулийг цэргийн артлын албаны офицер мэргэжлэр 2013 онд төгссөн. За төгсөөд хил хамгаалах байгууллага руу орж хэлийн 0131-р ангийн заставын орлогчоор 3 жил ажиллаад тус заставтаа заставын дараагаар томилогдсон ажиллаж байна. Монгол улсынхаа дархан хэлийн халдшгүй байдлыг хамгаалан зогсоо хэлчин дайчдынхаа нэг өдрийн амьдралыг үзэгч та бүхэнд толилуулахын тулд бид хэлийн тэг 131 дугаар ангийн дугаар заставын дарга ахлах дэслэгч дорж зовттой нэг өдрөө өнгөрөөснөө нэвтрүүлэг болгон та бүхэндээ хүргэж байна. За Монгол улсын хамгийн өмнөд зэг ураг гашууны бор толгой гэдэг энд бол манай улсын баг нь байна шүү дээ. Тэгээ энийг ер нь та нар ямар хугацаанд яаж эргэж тойрж яддаг? Сая бол яг өөрсдөө эргэж тойрч харлаа шүү дээ. Тэгэд энэ тогтчлтыг хизээд яаж хэдийд хийсэн? За яг ураг гашууны бор толгой Монголын өмнөд зэг байлдаг энэ тогтчлтыг болохоор 2015 онд манай 0131-р ангийн ахмадын хорооноос ерөөхдөө шат хийж мөн энэ сөөдрөвч үг бол ийм тогтвортой байдлаар тогтчихсон байгаа. Би яг сонсч ирсэн байхгүй заставын дарга өөрөө бас байгаль хамгаалагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг гэж тийм ээ. Тэгэхээр эн чинь бас тодорхой хэмжээгээр төрийн давхар үүргийг давхар гүйцэтгэж байна гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь танаа хариуцж байгаа энэ нутаг дэвсэрт ан амьтан ямар ан амьтан байдаг? Хэлийн зөрчил ер нь хэрэг гардаг вэ? За манай хариуцж байгаа хэсэгт болохоор Монголын улаан наманд орсон хулан, зээр, чон зэрэг амтд байдаг. За манай энэ хулгайн ан хэрв? Хулгайн дотоодоос ерөнхийдөө бас орж ирэх. Ер нь сүүлийн үед л гэхдээ гайгүй байгаа. Хулан тийм ээ тэр бусад ан амьтан хаагур яаж бэлчиж тэ хаагур нутгалж яах гэдгийг манай хэлчит маань сайн мэддэг. Ер нь хариуцсан хэсэгтээ хэлийн мананд чиглэлтэй манай томилж байдаг болохоор хяналтанд бол байнга өртөж яадаг. Манай хариуцсан хэсэг нь болохоор говийн баг дархан цаас бүст багтдаг. Ээжтэйс ерөнхийдөө уур амьсгалтай дундаа 35-аас 40 хэм хүртэл хаддаг өвөлдөө 25-аас 35 хэм хүртэл үлддэг. Хариуцсан хэсгийг яг мутлаг, шаварлаг, боргоо зөөлөн хөрсдөг. Ер нь дандаа оны зэргүүд дандаа өөр ангаа зэргүүд ирдэг байгаа. Тэ. Хангааг хүүхдүүдгээд говь ирээд цэргийн албаар хатаж байлаа. Манай харуулаас харсан явж явах шиг байна. Манааны бүрэлдэхүүнтэйгээ нэг уулзаад цагийн байдлаар эдгэсэн зүйл юу байна? Тэрийг нэг асуугаад тийм. Бадрын модрын бүрэлдэхүүнтэй ямар Монгол Улсын үеийн гол шалгуу хүчтэй ялдаар тодоод 29 доноо олон гэдэг өөр чиглэл бус чиглэлээр хийсэн л үү дээ. Тэгэхээр гэж байгаа. Ийшээ тавталтаг юм гэж байна тийм. Тэгэхээр энд баг дэслэгч жигш сүрэн гэдэг бид нарыг яг харуулын байр руу явах замд бол энэ таарлаж байна л да. Тэгэхээр баг дэслэгч жигш сүрэн ингээд зориулсан юм хөшөө энд босгосон байгаа. Энэ тэгэхээр танаас заставтай холбоотой юу энэ? Холбоотой 2000 манай застав нь болохоор эх оронд жигж сүрэнгийн нэрэмжит застав салбар гэж явдаг байгаа. Энэ жигж сүрэнгой нь болохоор ямар гавьяа байгуулсан хүн юм бэ гэхээр 1949 онд 10 сарын 20-ны 10 цагийн орчимд улсын хилээр 4 машин орж ирсэн. Гиндэн сүрэн байлдагчид болохоор за би очиод ингээ хориглоноо тэгээд хориглоход өөрийнхөө барьжсэн бинтобог хүнд гиндэн сүрэнд өгөөд би намайг очих гээд яг явж байхад замд буудчих юм уу нэг болвол очиод би баригдсан тохиолдолд машинууд мотор руу буудаад
Тэгээд одоо заставта тохио өгөөрэй гэсэн одоо чиглэл өгөөд өөрөө гиндэн сүрэнгүй одоо жигдэн сүрэнгүй өөрөө одоо яг тэр одоо яг одоо манай хилжтийг хараад одоо тэр машинууд бас ингээд зогссон байгаа. Тэгээ очиод одоо Монгол улсын хилийн манаа явж байна одоо ингээд та бүхэн Монгол улсын хилийг зөрчөөд ороод ирсэн байна гэд. Тэгээд одоо ойлгуулад Гаминдан юунод байсан юм бэ? 120 гаруй гаминдан байсан байгаа. Тэднийг буцаасан уу тий? Тий, тэгээ одоо барьж авсан байна. Замд бид нартай хоёр тэмээтэй манаа таарлцсан шүү дээ. Тэд нар ч одоо энэ харуулын байраас явж байгаа юм. Тий, тэглэгээ явах. Тэгэхээр бид нар яг өдөртөө бол харуул хэд хоног цолигдож яддаг юм. Тэр нь яаж болд юм бэ? Тэрийг болохоор сэргийн нууцгаа тий. Монгол улсын хилийг хамгаалахад одоо нэгдүгээр шугамд үүрэг гүйцэтгэж байгаа газар бол одоо хилийн харуул байдаг. Хилийн харуул дээр одоо үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний хувьд бол одоо хил хамгаалалтаа зохион байгуулахын хайдар яг энэ ч бол одоо амьдрал бас явагдаж байдаг. За хилийн харуулын одоо энэ байр болохоор унтлагын байр нь бол одоо энэ байгаа. Унтлагын байр энтэй бол амардаг мөн одоо телевиз хараад байгаа үзчихдэг. Жохон дээхэн үед бол одоо землакн байдлаар 1990 оноос өмнө бол землакн байдлаар одоо газар доор хилийн харуул байсан бол одоо үед бол одоо бүх юм одоо хөгжөөд хилийн харуулын байр бол одоо орон сууцнаас бол хотын нэг орон сууцнаас бол одоо дутгааргүй юм сайхан орчинд бол одоо хилчид бол хил хамгаалтаа зохион байгуулж байна. Ер нь ингээ хангаан нутгийн залуус говийн одоо энэ нутагт ирэхэд эдгэрт ер нь анхны сэтгэл ямар байдгийг тухайлбал өөрт чинь анхны сэтгэл юу төрж исэн бэ? Миний хувьд анх сургуулаа төгсөөд өмнө говьлоо томилогдоод нааш ажиллах явж байхдаа өмнө говьд очингууд л нэг илсэл байд юм болоо дан илс байд юм болоо гэж боддог байсан. Шууд машинаас бонгуул шууд илс байдаг юм. Илсээр л төгсөөж яасан да ерөнхийд. Ер нь говийг хүн бодохтой яг тэгж боддог юм шиг үлээ илс гэд. Би жишээлбэл бас яг ингээл анх өмнө говь аймагт тэрэг байжгаад одоо жил хагасын өмнө ирж байхдаа 70 задга дотор ч ерөөсөө ингээл тойрол нөгөө уул байна гэж ерөөсөө төсөөлөөгүй. Тиймээ сая одоо тухайлбал яг энэ өмнөд хэсгээр ингээд явж байхад бол маш их уул хадан цохионууд тийм ээ. Ер нь байгалийн янз янзын л ерөөсөө үзэгдэл одоо байгалийн янз янзын хэв шинж бол энд бүрэн бүрдсэн байдаг юм байна. Тэгээд бас өөрөө бол би гайхчлаа. Мэдээж өөрийн чинь хувьд энд бол албан үүрэг гүйцэтгэж ирж байгаа болохоор энэ орчинтойгоо танилцах, орчиндоо дасан зохицох гэдэг бол мэдээж цэргүүтэйгээ адилхан заставын даргад бас тийм юу байдаг л хэр хурдан дасан зохицсон. Заставтай ирээд заставын дарган би сая 2016 оны 7 сараас иргэдэ дугаар заставын даргаараа иргэдэ томилогдоод ажиллаж байгаа. Ирээд ер нь сарын хугацаанд иргэдэ дасан зохицсон. Танаа энэ хажууханд чинь нөгөө нэг газар доорх юу байдаг гэсэн тэр чи одоо энд үү? Землакн байр одоо энэ яг харуулын ардталт юм. Хаталтай бол тийм. Уулаа. Тэрүүгээр хэдүүлээ бас орж сонирхож болно шүү дээ тийм. 1990 оны үед болохоор энэ манай Баянголын хилийн застав энэ байрлаж байсан байгаа. Тий, застав энэ байрлаад хил хамгаалалтаа ер нь энэ зохион байгуулдаг. Заставын дарга нар нь болохоор одоо энэ эсхий гэртээ байрладаг байсан. Харин цэрэг юунууд нь бол энэ дотроо байрладаг. Мөн одоо эндээсээ хилийн манай тамилж үүрэг гүйцэтгэдэг байсан байгаа. Тэгээ дотор нь орж бас сонирхож байгаа юм гэрээ. Одоо ямар зохион байгуулалттай байгаа гэдгийг харах гэж байна. Манай орон гушны борлогыг үзэхээр бас хүмүүс их ирдэг байгаа. За дулааны хуйлралд бол одоо анги байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу бол одоо зорж одоо ирж үздэг хүмүүс бол байгаа. Тэгээд орон гушны борлогоо дээр бас очиод л одоо зарим хүмүүс Монгол улсынхаа өмнөд зэг дээр ирлээ одоо гэж бахархах одоо ойлгохтуулах энийг ер нь л янз янз л тий. Яг бас яг үзэгчтэй зүгээр эндээс ингээ хараад толиулаад хэлэхэд Монгол улсын хойд захын цэг нь Хөвсгөл аймгийн нутагт байдаг Монгол шарын даваа. За Монгол улсын зүүн захын цэг нь соёл зуул гэдэг. За Монгол улсын өмнөд захын цэг буюу Өмнөд аймгийн Номгон сумын нутагт байдаг Орог гишүүний бор толгой гэж. За Монгол улсын баруун захын цэг нь Баян-Улгийн аймгийн нутагт байдаг Монгол Алтай нурууны өндөрлөгөөс одоо Алтай таван богд шүү дээ тийм. Ингэсэн юм дөрвөн цэг байгаа. Энэ дөрвөн цэгийн маань өмнөд захын цэгийг манай одоо Доржууд ахлах дислэгчтэй манай хилчин дайчид маань бас яг ингээд хамгаалтанд нь хамгаалаа зогсож байна гэж. За анх застав руу томилогдох гээд одоо хил хамгаалах байгууллагын 80 жилийн ой болж исэн.
Тэр ойн үеэр одоо параданд бас алхаж байсан байгаа. Тэгээ алхахад тэр үеэр одоо хилэмгаалах байгууллагын одоо 80 жилийн түүхэн нэвтрүүлгүүд бас гарч байсан. Өмнөг аймгийн отрядад одоо шинээр одоо байр баригдаж одоо хилийн цэставт одоо байр баригдаж авах одоо ингээд одоо хилчид одоо тогтхогтой амьдрах нөхцөл болцоо бүрдэж байна гэдэг одоо энэ нэвтрүүлэг бас гарч ирсэн байгаа. Тэр нэвтрүүлгийг анх үзээд энэ байранд одоо анх очижсэн. Би анх энэ ч очиод ажиллажсэн гэж бодож ирсэн. Тэгээд яг ажил дээр томилогдоод ажилласан. Яг тэр стафта тэр байранд анх одоо шинээр орж ирсэн байгаа. Манай өнийг өдөр ярилцаа юм байна гэдэг чинь. Тэгээ яасан юм бол таа гэдгсэн чинь. Манай сургууль дээр өнөөдөр яалаа хилийн цэргээс хүний нөөц нэрээд одоо юу авахар боллоо. Оронтой авах нэг нэ одоо тэгээд явдсан билүү яад юм лээ өсөлтөө өгвөл одоо гэрээ мэрээ байгуулна гэж ингээд тэгэхээр би шууд баярлсан. Тэгэл хоёул ээж аваад ирсэн чинь хоёулаа л юу гэх сайхан санаатай л хоёулаа л зөв байна гэлээс. Мөрдтэй хүн их гоё харагддаг их цэмбэр их тийм нэг гоё харагддаг хож авахаатай. Тэгэл тэрнээсээ ч болсон юм уу ямар ч зүйл их гоё санагдчихсэн. Анх заставт хэрэгт манай хүн анх намайг дагж ирээгүй. Сургуулаа төгсөөг байсан. Араас 2 жилийн дараа ирнэ. Одоо би одоо 2 жил ирэхэд бас гэр орноо тохинулж яаж одоо эхнэр хүүхдээ бас татаж манай хүн сургуулаа төгсөөд Идэрдээд сургуулийг эхлэх бодох юм ижлэр төгссөн. Улаан дипломтой төгсөөд тэгээд шууд одоо ариун цэрийн зааварлагч зочдлын эрхлэгч тогооч гих мэтчлэн одоо заставт их олон юм дээр томилогдсон ажилласан. Тэр нэг хүний амьдрал айгуу сони вэ штэ. Би чинь конкурс өгж байхдаа би ястай юмч болохгүй. Ястай тэгэж хүний гарнаас цус гаргаж чадахгүй би тэгэж хатгаж чадахгүй. Гээд би бүр ээж автаа зөрсөөр хагаад хийм биолог мал юусоо өгөөгүй штэ. Эсэлтийн шалгалтанд тэгээ юмч болохгүй гэсэн байсан чинь амьдрал дээр яг хүрээд ирэхээр застав юмч болгоо хийчих байгаа юм. Цэргүүдийг эмчил одоо ханиаттай бол тэгэл бас тий ханиадын эмчлэх гэх. Тэгэл өөрөө нөгөө хийхгүйсэн гэсэн юм а яаж ин тий тэр хүн нөгөө хайр байгаа учраас хайр дотроо гэр бүл байгаа учраас хийхээс үр аргагүй тэгэл хийж л байгаа юм чинь. Би чинь эхээсээ 7 л авахгүй юу? Айлын 2 дахь. Доороо тэгэхээр 5 дүүтэй. Тэгээд бүгдээрээ бөөнөр хот руу ороод хотын айл болоо сууршин гээд хот руу ороод тэгээд би болохоор нөгөө оюутан болно гэдээ орсон байсан чинь манай дүүнэр нөгөө хотын сургуульд орохоор болоод тэгээд бас жоохон нөгөө анх очиж байгаа айлж байна айгу тийм зардлаас их гард юм лээ хотыг тийм нөгөө зардал өндөртэй газар гэж тэр тухайн үед бол бодоогүй тэгээд очисон чинь бас зардал өндөртэй явах гарах болгонд мөнгө заа зардаг тэгээд тийм байсан учраас бас тэр жилдээ би нөгөө сургуулигаа орж чадлагүйгээр жилийн чөлөө олгоод тэгээ нөгөө мөнгөө болохоор дүүнэртэй зарцуулаад сургуульд оруулсан. Тэгчээд за одоо жилийн чөлөө авсан юм чи одоо ингээд ажил хийж дараа жил сургуулиас сурах төлбөрөө олъё гэд. Тэгээд ээжтэйгээ яриад ямар ч хамаагүй ажил хий гэд. Тэгээ ажилд орохоор болоод явсан чинь зар хайгаа авчихсан чинь нэг манай хажууханд бүр айгүй ойрхон гурилан цех эртэн гурилын үйлдвэр цех байна. Тэнд ажиллаж байгаа нэг юм гээд. Тэгээд тэнд очсон чинь за тэг болно гэд. Тэгээд ажилд орсон баг. Тэгээд миний ер нь одоо хөдөлмөрийн гараа бол тэнд эхэлсэн. Манай нөхрийн дүү нь ажилдаг байсан гэлээ. Тэгээд тэр үед бит хоёр нөгөө хамт ажилладаг байсан болохоор ингээд найзууд болсон. Юуны оюутны нөгөө нэг цагаан сарын өмнөх амралт болдог штэ тий 14 хоногийн тэр амралт болоод гэсэн чинь нэг эрэгтэй хүнийг өдөр ажилд ороод ирд юм байна. Хүүхнээ чинь айгүй сониоч юм чинь хөөнийг залуу ажилд ороод ирсэн юм гэж яриад гэсэн чинь нөгөө тэр үед надад нэг таалагдаагүй ингээд тэр үед ингээд үсээ ингээд амар горуулжилсан. Тэгээл ингээд айгүй тийм нөгөө цагдаа юм готл өмссөн. Тэгээл би болохоор ямар сони стилтэй ямар сони залуу гээл нөгөө цэгийнхаа октотой яриад гэлээжсэн чинь нөгөө манай цэгийн дарга ирэл намаа чи одоо энэ шинэ ирсэн үндэ заа тусалж өгөөрэй. Тэгээд би очиад гээл заагаал ингээл яваалсэн. Тэгээд маргааш нэг 7 хоног юм аа. Тэгсэн чинь л миний ороо ингээл хувцас салиад гарах болно. Миний харманд ингээл юм байгаад. Тэгээ ингээ гараа ихээр нэг захиа тэгээд нэг бол бол чипс. Үгүй бол нөгөө чуба жобстэй. Иштэй чихэр нэг бол шоколад гээл
дандаа ааруултай тэрэн заяа дандаа тийм тэгээд захиатай гэдгсэн. Ороод баг 7 хоног үежээд хайртай майртай болчдөг. Захиаг нь ууж гэртээ очиод уншиж байгаа шүү дээ. Хажууд нь юу гэж унших те. Чи 2 сарын 14-нд те. 2 сарын 14-нд хоёулаа үерхэж эхэлж байгаа. Бас өдөр бэлэгдээд авах шүү тэгээ. За хилийн цэцтэд хүмүүс ерөөхдөө боддог байх л та. Одоо их хол байдаг. Тэгээд одоо говь гэхээр бас одоо халуун байдаг ч юм уу те. Их халуун байдаг. Одоо говьд очиж гөрүүл болох нь үгээд одоо манай найзууд ч гэсэн одоо анх томилогдоод ирэх гэж яхад хилжээ суудаа байсан. Гэхдээ хилийн цэцтэд ирээд ажиллахад л бол одоо бололцоотой. Энд бол одоо хаач амьдрал байна гэдгийг бол одоо та бүгдэд хэлмээр байна. Манай хилийн цэцтэд бол одоо интернет тавигдсан. Одоо интернетийн дагуу одоо өдөр тутмын мэдээллийг одоо цаг алдалгүй ороод үзчих бололцоотой болсон. Мөн одоо өөрийн толгойн одоо жим боли утас шүлжээ бол одоо застаудад ерөнхийдөө тавигдсан. Би одоо ингээл амралтаараа очивол найзтайгаа уулздаг байхгүй. Тэгэхээр манай найз застав яг ямар газар идэж чад ямар газар амьдраад байгаа юм. Тэгээ чи яагаад наашаа ингээд хурдан явъя маа гэж ирдэг юм. Чи яагаад хөдөө байгаад байгаа тэгээд байхгүй. Хүмүүс болохоор яг тгий санд юм лээ. Нэс рестлингийн тийм хол амар хол хөдөө хүн мөнч байхгүй шоу муу бараг ирдэм үү гэх мэт тийм байд юм шиг байгаа. Тэгээд бол бид нарт бол ерөөсөө тийм биш. Ерөөсөө ингээд нөгөө хөдөө хүн яаж амьдрдаг вэ те? Говийн ганц айл гэдэг шиг тийм яйл шиг л одоо ингээл хөдөө хийм хол яасан ч гэсэн чи амьдрал яг хотын юм шиг л явж байлаа. Нийгмээсээ тасраад хол цоцроод гэдэг юм бол надад нэг мэдэгддэггүй шүү дээ. За манайх нийтдээ 5 хүүхэд байдаг. 2-оос 5 насны 5 хүүхэд байдаг. Энэ хүүхдүүдийнхээ асуудлыг болохоор бид нар бүгдээрээ ажилдаа байдаг. Тэгэхээр хүүхдүүдээ бол бас хайхрах заримдаа бол одоо баг гардаг. Хүүхэд гарах үйлчлэгээд одоо хууль батлагдаа гарцсан байгаа. Тэр хуулийг хүрээнд манай ангиас бол одоо сургагч багш нарыг застаа болгоноос одоо сургаад тэрний хүрээнд л одоо застаа болгон дээр хүүхэд гарах үйлчлэгээний дагуу гэр цэцэрлэг одоо байгуулагдсан. Тэгээд өглөө манай гэр цэцэрлэг бол ерөөдөө өглөө 9-өөс ороо 17 цаг хүртэл одоо ажлын өдрүүдэд ерөөдөө ажиллаад хүүхдүүдтэй одоо яг зааж сургаа явдаг байна. Яшаа чи үе хаана гоё? Нуугдсан юм уу? Хөөе. Хилийн цэцтэд гэдэг маань одоо гадны ямар нэгэн халдлагаас нэгдүгээр ээлжинд байдаг салбар гэж би ойлгодог. Хилийн цэцтэд алба хаах гэж ирж байгаа одоо олон аавын хөвгүүд ирж одоо алба хааж байгаа. Тэгээ энэ хөвгүүд одоо албаа амжилттай хаахад одоо амжилттай 1 жилийн одоо албаа амжилттай хаагаад явхад л цэцтэдийн дарах хүний хувьд бол одоо хугацаа зэргийн албаа гэж та нэгдүгээрт таньдаг байх хэвээр. За энэ цэрэг бол одоо ямар цэрэг вэ? Ер нь бол одоо дотроос судалсан байдаг л да. Эрэгтэн ерөөхдөө анкад аваад тий. За энэ одоо айлын ганц хүүхэд юм уу? Үнчи юм уу? Гэх мэтчлэн энэ судалгаануудыг бүгднийг авсны үндсэн дээр өөртөө юм хий мэдээлэлтэй байдаг. Тэгсний үндсэн дээр одоо энэ манаанд одоо 2 хугацаа цэргийн албаагчдын явахд хүртэл одоо манааны тохироо энэ 2 хугацаа цэргийн албаагчдын одоо зам байдал нь ямар хөө гих мэтчлэн одоо энийг судалдаг манай орлогч нар бас байдаг. Сэтгэл зүйн мэдээ сайжруулах хэрэгсэн орлогч гэдэг. Мөн одоо сургалт дадлага эдгээр зүйлийг бол одоо сургалт хэрэгсэн орлогч бас зааж сургаж байдаг. Яг амьдарч байгаа бидний одоо энэ цэцтэд бүгдээр ингээд баг үе тэнгийнхэн нэг одоо тийм насны зөрөө байхгүй. Тэгэл сансан бодсон санал нийлдэг. Тэгэл нэг хамт олон болохоор чинь тэгвэл нэг 10 гаруй хүүхэдтэй айл ямар байдаг вүлээ те? Яг тэрэн шиг яг л тийм лавлан ах ихчтэй юм шиг тийм сэтгэл төрдөг. Яасан тариг ууцсан юм уу миний хөө? Тариг уусан юм уу? Чи. Застааны дарга ихнэрээ гэдэг чинь тэгэл бүх зүйлийг ингээд бодож тунгааж хэл хэрэг хүртлээ тунгаанд бодно. Тэгээд за одоо тийм ажилд нь тэгээд туслаад өгчих юмсан. За хүүхнүүдээр нэг тэгээд ихчих юмсан. За одоо ингээд энэ мэн жоохон нэг ядраад байна уу? Энэ мэн жоохон ингээд сэтгэл санаагаар унаад байна уу? Энэ дээр нь сайхан дэмжиж өгчихсэн. За цэргүүд минь яаж ийн
хоолндаа чадахгүй ах шиг байна уу? Яаж ин гэр оноо жоо санаадах шиг байна уу гэхээр өө сайхан нэг амттай хоол хийгээд өгчээстэй сүйтэй цай гамбир хайраад өгчээ тэгвэл надад чи сэргээл явах чинь гэх мэтлэнгээр ингээд хөөхнүүдээ явраалаа те тэгвэл ингээд цэргүүдээ гоё олгоё гэл. Тэгэл яг заставын дарга ихнэр бол яг тийм л юм бодно. Ил хамгаалах байгууллага руу ороод одоо сүлэмжлэлийн цэстад одоо 3 жил ставын орлогчоор ажиллаад энэ ажиллах хугацаанд л бол одоо их зүйлийг одоо сурж мэдсэн. Энэ ставын хамт олон гэдэг бол анх сургуулаа төгсөөд ирэхэд л бол одоо став харуул юмны талаар бас мэдгэдэггүй бас тутмаг ирсэн. Тэгээд тэр зүйлүүдийг бол одоо зааж сургаж ийм байдгийг тийм байдгийг заавал зөвлөжсэн бас олон дарга нар хамт олон бас надад бас байдаг. Зэрэгэт. Зэрэгэт. Дундаа. Элхэн маглаг цэцэгчд ставын бүрэлдэхүүн өглөөний нэгтгэн жагсан. Ставын орлогч ахлах цэцэгч гэлэн. Эргэн хилчтэй. Авраг бэрээ. Эргэн хилчтэй. Авраг. Сургуулаа төгсөөд одоо 3 жил 4 жил шахуу болж байна. Тэг Монгол улсынхаа энэ хилийн халдшгүй дархан байдлын төлөө өөрийнхөө хувь нэмрийг оруулаад гэр бүлээрээ энэ ингээд Монголынхаа ард түмнийг аав ээжигээ хамгаалаад одоо байж байгаа миний хувьд бол өөрөөр гэр бүлээрээ бас бахархаж байдаг. Энэ хилчин гэдэг энэ заяа алба бол одоо үнэхээр сайхан алба. Монгол зэрэглэг. Бадал. Мэдээж нэг юм ихэлсэн бол одоо тий тууштай явах хэрэгтэй гэж би ойлгодог. Миний бас баримталдаг нэг зарчим байдаг. Хилийн дэнгэр шиг цэлмэг байж, хилийн баган шиг босоо явахсан таал гэж би боддог. Хилчин болсондоо би өөрөөр бахархдаг. Монголын түүхтэй энэ нэг